За баярлалаа гишүүдийнхээ өглөөний ямар амгалан айлтгая. Тэгэхээр 1992 онд үндсэн хуулийн батлаж энэ сонгуулийн тогтолцоог бид нэгмөр ойлгож явцгаасан эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Тэгэхээр энэ бие даан нэр дэвшигчийн одоо тодорхой сонгогчийн квот одоо суур тавьж хаад байгаа нь хэдэн оны сонгуулийн хуулиас эхэлж орсон юм бэ? Би бол энэ ер нь нэлээд тийм тогтцсон ойлголт болсон гэж ингэж л ойлгоод байдаг. Альва сонгуул бол хүн нэр дэвших хүсэл байж болно. Гэхдээ сонголтын үр дүнгээр гарч ирдэг. Тийм учраас тэр төрийн байгууллагад сонгогдох эрх хаагдчихад байгаа гэж би бол ерөөсөө олж харахгүй байгаа. Одоо биднүүсийн өнгөрсөн жилийн явсан сонгуул чи хамгийн багадаа нэг 45 мянган хүний санал авч үйж их хурлын гишүүнд сонгогдсоос баг. Тэгэхээр зэрэг наадах чинь нэг 801 хүний саналын асуудал бол баг үндсэндээ сонгуулийн кампанит ажилд нь итгэл үнэмшилтэй оролцох болсон тогтож байгаа үйл явц байхгүй юу? Тийм хэмжээний хүлээн зөвшөөрөгдөлт явж байж сая тэр бие даан нэр дэвшигч өөрөө хариуцлагын асуудал нь давхар гарч ирэх ёстой юм аа. Энэ бол хүний сонгогдох эрэхэд нөлөөлөд байгаа зүйл биш гэж би бол ингэж хараад байгаа. Тийм учраас энэ тал дээр одоо яг хэдэн оны сонгуулийн хуулиас энэ заалт орсон энээс болоод ямар хүний эрх яаж зөрчигдчихэд байгаа юм нэр дэвших гээд байгаа улсуудын энэ үнийг нэг тодорхой одоо дүгнэлт гаргасан байгууллага нэг тайлбар өгнө үү гэж ингэж нэг хэлмээр байна. За эцэст нь бол би энэ одоо эрх зүй төрийг төлөвшүүлээд бас хариуцлагатай бас энэ иргэдийг төлөөлөх чадамжаа нэмэгдүүлэх төрийн эрх барих дээд байгууллагынхаа чадамжийг сайжруулах чиглэлээр барьж байгаа бодлогоо одоо хангана гэвэл энэ тогтсон ойлголт эрх зүйн зохицуулалтаа ер нь хадгалж үлдэх нь бидэнд зөв байхаа. Тийм учраас цэцгийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй л гэсэн ийм саналтай байна. За уг нь бол цэцээс асууж ах шиг байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бас хариулъя. Бачрал гишүүний асуултанд хариулахад ер нь бол 92 оноос хойш парламентын 9 удаагийн сонгуульд энэ бие даан нэр дэвшигч нар 801-ээс доошгүй иргэний тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулна гэсэн хуулийн заалт хэрэгцээ 9 удаагийн парламентын сонгуульд. Энэ удаагийн сонгуульд бие дааж нэр дэвшээд нэр дэвших эрхээ хязгаарлуулсан одоо нэр бүхий одоо нэр дэвшигч нар энэ одоо үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар гомд гаргасан байна. 16 онд 4 хүн, 20 оны сонгуульд 14 хүн, 24 оны сонгуульд бас нэг 3 орчим хүн. Нийтдээ нэг сүүлийн 3 удаагийн парламентын сонгуульд 21 хүн бие даан нэр дэвшигч нар за сонгуулийн тойргийн хорооны батлсан одоо маягтад заасан 801-ээс доошгүй гарын үсгийг цуглуулах асуудлаас болж одоо сонгуульд оролцож чадаагүй гэсэн ийм одоо тоо баримт байна. Тийм учраас цэцгийн дүгнэлтийн гол агуулга бол шалгуур тавьж байгаа нь буруу биш. Гэхдээ тухайн тойргийн сонгогчдын тоотой харьцуулахад босго шалгуур нь өндөр байна. Нэгт. Хоёрт за тэр бүртгэгдсэн бүртгэл маягтыг 7 хоногийн хугацаанд сонгуулийн орооны одоо ажилтнууд төврийн аргаар ингэж хэлбэртүүдийн асуудалд хандаж хүний одоо сонгогдох эрхийг хязгаарлаж ингэж байна. Журмаар зохицуулагдаж байна. Хуульчлагдаагүй байна. Тодорхой бус байна гэсэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн гол агуулга нь ийм байгаа. Тэгэхээр улсын их хурл цэцгийн дүгнэлтийг хүлээж авна гэдэг нь бие даан нэр дэвшигч нарт огт одоо шалгуур босго тавихгүй гэсэн үг биш шүү. Өндөр байна. За улс төрийн намыг байгуулахад 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулгатай адилтгаж ингэж одоо бие даан нэр дэвшигчид тухайн тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулах асуудал бол шалгуур шаардлага нь өндөр байна гэсэн цэцгийн дүгнэлтийн гол агуулга нь энэ л байгаа юм ба.